Дахиад энэ талаар яриа дахиад авах болчих тээ. Оо бэлэг шүү лөө нэрээ. Авчаа мөрч чи яасан бэ? Юуны? Оо тийм штэ. Сайн байцгаана үзэгчдээ. Авах алдах подкастын шинэ үйлдвэрлэлийн дугаарыг эхлэж байна. Өнөөдөр манай зочноор арилжаач, аялагч Тэмүүлэн байна оролцож. За, харин. За, өөрийнхөө танилцуулаад эхлэж байна. За, сайн байцгаана уу? За, наваа Тэмүүлэн гэдэг. За, тэгээд арилжаа хийдэг хүн байна. Тэгээд 2019 оноос хойш суралцаад арилжаа гэдэг одоо яг full time trade хийгээ явж байгаа. Тэгээд ажуугаар нь одоо аялах сонирхолтой бас нэг иш тишээ бас аялдаг юм хийгээл тэгэл явж байна. Сонирхлаараа. Тэ сонирхлаараа. Тэгээд Pipcore ингээ арилжааны community үүсгэн байгуулагч. Тэгээд хүмүүстэй одоо community гишүүдтэй цуг арилжаагаа live trading гэдэг. Тэгэл ер нь тиймэрхүү зүйлс арилжаатай холбоотой юмнууд хийгээл явдаг та. За. Юуны төрөнд подкастын хамгийн анхны зочноор өөрөөр хөрлөө авч ирсэн. Чин сэтгэлээсээ баярлалаа. Баярлалаа. Сүрсэнд баярлалаа. За, подкастын үндсэн агуулга. $50 аккаунтн дээр арилжааны. За, ер нь өмнө үзчихсэн. Авах алдахгүй тий? Үзчихсэн өмнөх дугаар мэдээж мэддэг. За, тэгээд арилжаа нэгээд хоёлаа арилжааныхаа одоо хаашаарч байгаа таамаг юмнуудаа ярилцаад одоо шууд нэгчих юм уу те? Өөр харж байгаа тэгээд хэдийгээр нэмэр нь ямар. Тэгээд би бол одоо шууд доошоо л гэж хараад байна. Бараг зүрийн чинээс шууд яг уу одоо энэ логыг ивдүүлж хагаад орж морж болж байна л да. Гэхдээ яг уу одоо чинээс шууд зүгээр дараад өргөчдөг юм уу гэсэн бодолтой. За яагаад тэгж байгаа гэхээр 4 цаг дээр ингээд ханш хайлуу гэдэг ши structure хийгдсэн. За тэгээд энэ structure-ыг хийгдсэн. Одоо энэ чинээс нэг импульс явж байгаа тийм. Чинээс хэлэлтэй импульс, correction, импульс. Одоо энийг тэгэхээр correction гэж үзэж байгаа. Тэгэхээр доошоо дахиад 1 2 3 4 5 буюу дахиад нэг импульс тутуу байна гэж үзэж байна л да. Тэгээ энэ correction-ы энэ хөдөлгөөн буюу одоо энэ pullback хөдөлгөөний дэшээ ивдэхсгүй юм хаяг. Тэгэхээр энэ чинээс доошоо явна гэсэн бодолтой байна. Тэгээд яг зүгээр одоо хүлээж сууж яхаар зүгээр шууд энэний чинь дэшээ 73-аас энэ хүртэл хийдэ. За би компьютер мета ашигладаг болохоор жоохон юу шүү 74-өөс 2 гэдэг. Энэ өөр девайстергийн шууд ашиглахаар бас яг хийдэг те. Маус өөрийнхөө дэлгэцсэн юм дээр энэний дээрээс энэний дээрээс стоп-лоссыг тавьж өгөөд тэгэхээр чинь 74-өөс 300 пипс юм. 0.1-ээр тарахаар чинь $30 0.15-аар дараа хайчуу. Шатах хамаагүй үстэй. Хамаагүй. Бас 300 пипс подкаст дуусахгүй болов. Харин байранд авчих юм болов. Гэхдээ заавал нөгөө нэг TP хүртэл хүлээх заав шаардлага байхгүй. Тэгээд заавал TP-г ингэн гэсэн. Дараа нь үр дүнг харуулж гол нь л үр дүн нь учраас дараа нь харуулсан ч болно. Эсвэл одоо за эндээс наан ашиг аваад гарлаа боллоо гэж зогсооё гэдэг. Бас баримтд байж болж байгаа. За би энэ чэнэс зүгээр ингээд яг энийг бол эвдүүлж чад дармаар байна. Тэгээд эвдэж үдээ одоо ч бас 9 цаг болох ч байгаа тийм 9 цаг болох ч байгаа учраас за энэ чинь зүгээр шууд ингээд арчөө тэгээд хамаагүй ингээд stop loss балансаараа л гэсэн үг шүү дээ тийм. Stop loss-ыг энэ дээр тавихад л угсаа шатаж таах байх юм даас. Шатаж. Харагддаг. За ингээд тавихад гэдэг. Юу юм би 0.15-г орсон шүү дээ. Одоо энэ чи удахгүй шатлаач таачуу. Тэг. 0.10. Тэгвэл 0.7 боллоо.
Ингэж ор. 0.1 байсан ч болно шүү дээ. За сонголт бол шатана. Өө эн чинь 0.7-оор ороход 180. Юу л би бороо 300 0.1-ээр орохоор ч $30 үстэй. 30 юу 300 пепс бол. Сая би шал бороо батсан биш. 0.2 маягаар хацаа орох хэрэгтэй байсан байна. Тэ. Марж. Тэг бараг скальп гэж юм шиг хэдэн долларын ашиг 60 дунд. За 0.2-оор л дараа. Аль хэдийн чинь Universal-т үүднгээ гаргачлаа шин. Тийм эхлэх үг. За sorry л одоо бороо таацсан шүү дээ. Ингээл энэ дээр шатах нь шүү. За ингээл орчих. Типик энэ даашин лөө хүртэл тавьчихдөө. За 60. За ингээ нэг хац хоёртай арилжаа. Кристорад нэг хац хоёртай. Тэгээд 15. Тэгээ энэ буцаад нь лөө рүү нээлгэж үзэх гэдэг. За ингээл. За битээр тэмүүлэн битээр танилцаад 2-3 жил бас баг хугацаа өнгөрсөн байна тий. Тэ баг Өмнө бас нэг цуг сууж арилжаа комьюнити цуг суудаг байсан. Тэгээ тэр үед л одоо туршлагатай арилжаач юм байсан шүү дээ. Ер нь анх яг хизэнээс яг эхэлсэн юм бэ? Анх тэгэл 2019 онд одоо монголчууд тэр аяараа л 2019 онд Forex руу ер нь шуурсан баг. Нэг айгу том Forex-ийн давлага эхэлсэн шүү дээ. Тэгээ тэнцэнэс эхлээ сураад одоо нөгөө мөнгөчин трейдерийн сургалтыг аваалаа. Motivation. Тэгээ Motifix Active тэ тэрний сургалтыг аваад тэгээд юу наах арилжаа сурч эхэлж ийсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь тасраагүй шүү. За яхад дунд нэг хэдэн сармаар пауз авч мавсан үед бол баа. Тэгтээ ер нь бол тасралтгүй ер нь бол одоо өдийг хүртэл явж байгаа. Анх яг ингээд арилжаачин болж эхлэх. Арилжаа анх хийж гисэн төсөөлөл. Тэгээ яг бодит байдлаар Арилжааны төсөөлөл бол угаасаа санхүүгийн эрхчлэн төрөхтэй. Изэмоны гэж яддаг те. Хамаахан мөнгөний кэшли тийм бодолтой л анх орж ирсэн. Тэгээд яг шударгаар л тийм шударгаар угаасаа л тийм л бодолтой. Би санхүүгийн эрхчлэн $4 саядан болно гээл те. Би одоо ийм ажил хийхгүй мэхгүй. Тийм л бодолтой угаасаа тэгж л орж ирсэн. Тэгээд тэгээ ер нь бодит амьдрал дээр бол тудлал байсан л та. Тэгээ сураад тэгэд чинь би нөгөө нэг хувийн бизнес хийдэг байсан байхгүй. Тэгээд нэг нөгөө хувцсны дэлгүүр ажилладаг байсан. Тэр хоёр салбар малбартаа угнаас хөөхөө тэгээд тэр үед ч бас гоё болоод л явдаг байсан. Тэгэл арилжаа даанаа. Тэгэл юм жоохон сурж эхлээл алдаж эхлээл. Тэгээд 20 онд ковид гараад тэгээд ковид дээр угаасаа яг хувийн бизнес шууд зогсоол. Тэгээд тэр чигтээ онолтонд орж эхэлсэн. Яг тэгээд 20 онд бол угаасаа яг ковид бүр гүн орсон гэх юм уу. 69 онд сураад 20 онд бүр гүн яг угаасаа өөр хийх юм байхгүй. Тэгэл ер нь яг явж ирсэн. Нэг талаараа бас боломж олсон юм шүү дээ. Пандемик үеэл бол илүү гүн юу магадгүй. Тэрнээс биш бол бас хайчлагч байсан байж магадгүй л дээ. Бас таны тийм талын бас харвал тий. За 19 оноос хойш. Тэгээд яг full time-аар юу нэг зэн сууж гэсэн. Full time гэх юм бол би одоо за сүүлийн баг 3 жил яг full time барилжаан сүрэн хийхгүй л байж энэ. Сүүлийн 3 жил тий. Тэгээд full time гэхээр өдөр шинэ арилжаа гэдэг юм байхгүй л тий. Төрөл арилжаа тэгэл ер нь одоо full time үндсэн орлогын их үүсвэр бүх юу бол одоо яг цэвэр арилжааны орлогоос явдаг. Тий. Яг арилжаанаас одоо яг бодит амьдрал дээр гарч ирсэн одоо яг бодит өөрчлөлт. Өөрчлөлт гэх юм бол бодит өөрчлөлт одоо яг юм.
бодит өөрчлөлтгөө тэгэл одоо амьдрал ахаа арай гайг болсон юм бол одоо. Тэгээ гайг болсон гэдэг нь жаахан татараа дэлгэрэнгүй. Яг зөв өмнө байснаас л байхгүй. Тэгээд амьдрал ирж юм ямар болсон. тий ковидын үеэр угаасаа маш том санхүүгийн дарамтанд орж исэн. Тэгээд яг тэгэхээр нөгөө нэг үйл ажиллагаа зогссон. Нөгөө хөл өрөө тогтоогод. Тэгээд нөгөө түрээсийн югаар объектанд байдаг. Тэгээд нөгөө газрууд бол түрээсээ нэхэд түрээсээ зогсоохгүй байгаа шүү дээ. Тэгээд түрээсээ 1 сар төлсөн, 2 сар төлсөн, 3 сар төлсөнтэй. Тэгэл ковид гэдэг зүйлтэй одоо ийм тахал гэдэг зүйлтэй яг одоо миний хувьд анх удаа тулгарч байгаа юм чинь. Тэг хөл өрөөмөрөө гэл тэг юм дээ чинь. Тэгээд за энэ одоо юу л удаал бийцэл гэж бодож исэн байхгүй. Тэгээд ингээд түрээс мүрээс дими төлж ингэж явсаар байгаад тэгээс үлдээ угаасаа бүр тэсгэ байж байгаа юм чинь. Тэгээд хадгалж исэн төгрөг байсан мөнгө төгрөгөөрөө түрээсээ төлнө тэрүүгээрээ хажуугаар нь арилжаанд оруулж алдна малтна гэл ингэсээр байгаад угаасаа бүр сар том юу нэг санхүүгийн дарамтанд орж ирсэн. Тэгээд тэрнээсээ бол тэгэл буцаал одоо арилжаагаараа гарсан л та. Яг тэр одоо арилжаагаар энэ нөгөө нэг дүнцэн өөрийнхөө байсан хөрөөгөө мэдээж тийшээ орсон байна шүү дээ. Тэгээд энэ тэр асуудлыг ер нь одоо мэдээж санхүүгийн дарамтууд орж ирсэн. Энийг яг хэдийн хэр хугацаанд буцаа шийдэж чадсан бэ? За нэг 2 жил юм болоо. 2 жил бол маш суртах хугацаа шүү дээ. Энэ бол маш хүнд хэцүү. Ер нь бол амар хэцүү. Тэр 2 жил бол маш хүндрэлтэй хугацаа байна. Бараг 2 жил тий. 2-3 жил чавцаа юм уу ер нь. Тэр үед болчих гэж бодож байгаа хөөс. Тэг би болчих гэж бодож исэн. Тэгэл бодонгууд одоо бас нэг юм бодол орж ирсэн байхгүй юу. Тэгээд арилжаанд ингээл бараг бас 3-4 жил ингээл болчихж байгаа шүү дээ тий. За тухайн үед ковидын үед хэд нэг 2 жил нэг гэх юм уу тий. За тэгэнгუთ нэгдүгээрт орж ирсэн бодол нь юу байсан бэ гэнгუთ одоо их сургуулийн хэмжээний цаг хугацааг зарцуулсан байгаа байхгүй юу. Тэгэнгუთ их сургуульд хүн ингээл их сургуульд сураал эдийн заа нэг 3 жил 4 жил те ер нь л хвчлэн 4 жил тэгэл зарим нь 3 жил 2.5 жил гэл янз янз өгдөг те мэрэгчлээ ишлүүлэх энэ төр гэл. Тэгэнгუთ тэр их сургуульд хүн сурч байгаа арангуут л тэр хүн ингээд нэг тодорхой хэмжээний юм сурцсан. Тэрнийхээ үр дүнг нь мэдрэх ёстой шүү дээ. Одоо олсон мэдлэгээ ашиглаж эхлэх орлого ёстой одоо шүү дээ. Тэгэнгუთ би тийм хугацаа зарцуулчаад тэгээд одоо яагаад дахиад болох юм бэ гэж бодсон байхгүй. Тэгээ өмнө би их сургууль 4 жил сураад тэрнийхээ дараа өөр сургууль дахиад 2 жил сурч ирсэн байхгүй. Тэгээ ер нь бол нийт 6 жил ингээд сурцсан. Тэгээ арилж байгаа нэмгууд баг ингээд 8-10 жил шиг болох гэдэг байхгүй. Магистр сураад шүү дээ. Тэгээ миний амьдралын 10 жилээ зүгээр нь суралцахад өнгөрөх гээд байгаа болоод нь шүү дээ. Тэгэхээр чин за одоо би ер нь болиё. Одоо тэхгүй юм байна. Тэгээ угаасаа би яагаад тэгэхээр нөгөө нэг асар том хариуцлага байсан нэгдүгээр ганц би биш мэдээж гэр бүлтэй. Тийм тэгэнгუთ одоо өөр одоо би яах вэ? Энийг болоод одоо юу ийх вэ? Бүх юмыг одоо шинээр эхлэлтэй биш гэж бодвол тэгэл ер нь айгүй эрчимтэй тууштайгаар буцаал одоо зүтгэж эхэлсэн дээ. Хаяггүйгээр. Ер нь бол нэг тиймэрхүү. Одоо өөр аргагүй байдалд орсон нэг талаас бас сурхаас өөр. Тийм. Суралцахаас өөр аргагүй. Яг гэрэл амжилт болохгүй л гэдэг. Თქვэн одоо муу л шүү дээ. Муу ээж аав их хүмүүсд гайхсан. Юу ийгээ маш олон жил цаг хугацаа зарцуулаад байдаг. Өнөөдрийн одоо яг ингээд цуглуулсан байгаа энэ баруун магистрийн докторийн хэмжээний мэдлэг гэж хугацааны энэ мэдлэг. Тэгээ арилжааг одоо яг ингээд энэ мэдлэгээрээ арилжааг эхнээс нь эхлүүлвэл юу бүр огт хийхгүй байв. Одоо яг анх шатнаас анх сурж байгаа энэ мэдлэгтэйг одоо цоо шинээр арилжааг эхлүүлсэн. Энэ мэдлэгтэйгээ өнөөдөр арилжаа шинээр эхэлсэн. Тэгвэл би бүр огт би хийхгүй байх гэсэн юм юу? Нэг арилжаагаар л их мөнгө олохыг зорихгүй арилжаа их байсан да. Риск менежмент. Тийм, риск менежмент. Риск менежментээр нь яг яаж явдаг? Одоо риск менежмент бол миний одоо хамгийн ярих
дуртай сэдв. Ер нь бол яагаад тэгэхээр риск менежмент гэдэг зүйл ер нь бол яг хугацааны цэгнээс байхгүй. Одоо юу гэх за амжилтгүй арилжаачаас амжилттай арилжаач руу шилжих цэг гэж нэг юм байна шүү дээ, тэ. Тэр нь юу байсан бэ гэхээр одоо миний хувьд бол риск менежмент байсан. Тухайн үед яаж исэн бэ гэхээр би ингээл маш олон зүйлийг ер нь бол сурцсан. Одоо ингээл хүмүүсийн яриад байгаа янз янзын арга барилуд байгаа, тэ. Тэгэл одоо гой сайхан янз янзын нэртэй юмнууд байна, тэ. Ер нь бол бүгдийг ингээд А Б-г мэдэхгүй ч гэсэн зах зохиос нь мэднэ. Гэтэ ингээд угаасаа л ямар ч арга барилыг харсан одоо шинээр уншсан сонирхсан угаасаа ойлгочдөг болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг суур мэдлэг юмнууд бол ингээд дайжгүй болсон. Тэгээд тэгсэн хэдий ч ихсэн одоо ашигтай харилж яж чадахгүй байгаа гэсэн. Тэгээ явж байгаад би юу болохгүй нэгэд бүх юмыг дахиж одоо шинээр нэг үзье гээд. Тэгэл ер нь шинэ юм л хайж яваа даа гэсэн үг шүү дээ. Тэгээд дахиад нэг шинээр эхлээд бүгдийг нь одоо дахиж нэг сэргээгээд уншаад автаад үзье те. Тэгээ ингээд янз бүрийн ном бичлэг юу гэдэг те хичээл юм үзэл. Тэнгуү тэрэн дээр миний ерөөсөө нэг сонирхтгүй ганцхан сэдв байсан риск менежмент байсан байхгүй. Сахлават. Тийм. Дансныхаа 1% эрсдэл 2% эрсдэл гэж одоо ярьдаг те. Тэнгуү тухайн үед $100-200 баланстай хүн өгсөн бас 1% эрсдэл хизээ мөнгө олдог гэдэг бодлоо байсан байхгүй. Тэгж чад за энийг л бид үл одоо туршиж үзээгүй байгаа юм байна да гэсэн юм бодлоор ирж ирсэн. Тэгээд тэгээд яг зөв системтэйгээр риск менежмент дээр харилцаануудыг хийж эхэлсэн. Тэгсэн чинь дайггүй болж малаа гэсэн байна. Тэгээд за ер нь энэ байсан юм байна да. Энэ л байсан юм байна да ойлгоцсон. Тэгээ одоо би ингээл нөх хүмүүс хэдэн жил арилжаа хийж ин 3 жил 4 жил гээл тэгдэг штэ. Ашиг доороогүй байна гээл тэгж нэгт. Тэгэнгუთ тэд нартэй та одоо болцсон гэж тэгдэхгүй би. Техник данал эц чинь бол ер нь болцсон. Суур мэдлгүүд чинь болцсон. Одоо жоох өөрсөнтөө ажиллаад үзээрэй тэ. Риск менежмент сахилга батал дээр жоох ажиллаад тэгвэл магадгүй 3 жилийн мэдлэгч нь хангалттай хэмжээнд болцсон байгаа шүү гэдэг. Ер нь бол тиймэрхүү. Тэр л одоо яг ингээл нэг хуурлын цэд байсан юм уу. Гэхдээ өмнө нь бол яг ингээд айгүй хэлбэлцдэг байсан, их ашиг хийж үзсэн, их алдаж үзсэн дээ. Одоо бол нэг амар их ашиг машиг хийхээс илүү ер нь бол доктортойгоор харилцаа хийж явж байгаа. Стоп лосс ер нь ойр тавих уу эсвэл зах зээлд наймсгалах зай өгөх үү? Ер нь наймсгалах зай өгөөд тавьсан дээр. Стоп лосс одоо болж өгвөл яг том цагийнхаа хай лөө зүйтэйхаа дээр доор тий. Тэгээд алтан дээр бол яг жоох хэцүү л байгаад тий. Тэгээд яалч жижиг цаг маг хараал орно тий. Тэгээд одоо алтан дээр чи ингэж сая интернет нэхэд дээшээ ингээл хайн дээр тавихад 300 пипсний стоп лосс байгаа байхгүй. Тэгэхээр тэр бас жоох хэцүү. Алтан дээр бол жижиг цаг дээр бол илүү ойрхон 100 пипс дотор стоп лосс тавьж байгаа. Тэгээд юу нэрлждэг. 100 пипс дотор стоп лосс. Бас маш бага хугацаа шүү дээ. Төлөвтэй хувьд бол 100 пипс ч одоо 71 5 минутын хяндлах бол тий. Дансаа хамгаалах нь ашиг болохоос илүү одоо чухал гэдэгтээ санал нийлэх үү? Санал нийлнэ. Одоо ашиг олох нь чухал юм уу дансаа хамгаалах нь чухал юм уу гэж за эхний хэлж хойлоо чухал та. Тийм. Одоо анхлан суралцж байгаа хүмүүст бол яг энэ зах зээл дээр амьд үйлдэх нь чухал байдаг. Тэгвэл тэр нь юу юм гэхээр хамгийн сүүлд одоо хизээ депозит хийсэн те. Тэрнээсээ ингээ сүүлийн 1-2 сарын хугацаанд дахиж нэмж депозит хийхгүйгээр явж чадж байгаа юм уу? Тэгвэл окей амьд байж чадж байгаа юм бол бас болж юм. Тэгвэл дахиад нэг жоохон хугацаа оруулаад үзтээ. Тиймэрхүү. Тэрнээс биш бол депозит хийгээл ашиг хийгээл буцаал нөгөөдхөө алдаад шатаагаал дахиад депозит хийгээл ингээл яваад их юм бол угаасаа нэг юм тэрнээсээ гарч идэхгүй тойрогт орчод идэг. Тэгээ ер нь бол
эхлээл алдна. Угаасаа нэг нөгөө хэлэхэд хүн болгон алдна. Тэгээд ашиг хийж байгаа сураад удаагүй лаг мундаг ашиг хийдэг хүмүүс байдаг. Тэр ч их суудахгүй алддаг. Тэ? Тэгээд ямар бодол орж ирдэг юм гот хүн шалдаа буугаад эхлэнгуутлаа за би одоо алдсан мөнгөө олчаал байлээ даа гэж боддог. Өшөө авч. Тий. Тэгэл би одоо дахиж арилж яахгүй. Тэгээ эцсийн вариант эцсийн сумаа тавьж эхэлнэ. Хүнээс мөнгө зөөлөх үү, машинаар зарах уу, яах уу гэл те мөнгө олох. Тэгээд нэг мөнгө олоод тэргүүрээ эцсийн сумаа тавьдаг байхгүй. Тэгээ азан таарад нөгөөд нь явчих юм бол болдгоо. Тэ. За одоо тэгвэл дахиад нэг гээд яг тэр хүний сэтгэл зүй шатчиж санаа намддаг юм бол ашиг хийчихэд тэрийгээ сайхан татаж аваад ерөөсөө үрч чаддаг. Тэгээ илүү ашиг хийх гэдэг ингээд зориод өгдөг. Тэгээ эцсийн нүндээ тэр дансыг шатааж ийж санаа намддаг. Гэхдээ санаа намддаг ч юу аах зогсдог. Эцсийн зогсоол нь өссөн зогсоол. Тэр тийм биш. Гол нь тэр дансаа амьд үлдээх нь чухал. Ашиг хийх нь бол хоёрдугаар асуудал байгаад байгаа. Ер нь яг энэ эрслийн менежментэн дээр дансны яг хэдэн хувь эрсдүүлвэл хамгийн зохимжтой гэж болдог. Хүн болгон л өөр ярьдаг те. Зарим нь бол мэдээж том данстай 1-2% л ярих байх. Тий, ер нь ахав том данстай хүмүүс бол 1-2%. Тэгээд ер нь бол дийлнэх шинэ сурж байгаа хүмүүс бол нэг 100-аас $500 хавцал байдаг те. Тэнгууд нэрэл угаасаа тэрэн дээр 1% эрсдэд ямар ашиг хийгдэ гэж боддог байхгүй. Ахав суралцаал би ингээл асуудал руу нэг жилийн хугацаанд суралцсан гэж өөртөө зөв систем суулгаж байгаа хүмүүс байх юм бол тэр явж болно л доо. Тэгээ гол 1% эрсдэхийн давуу тал нь юу юм бэ гэхээр тэр данс угаасаа шатах боломжгүй болчихдог. 100 дараалж алдчих шатна гэсэн үг шүү дээ. 1%. Тэгэхээр магадлалын хувьд ямар ч хүн харанхуй ингээл орсон 100 дараалж алддаггүй л байхгүй. Аль нэг хитэ арилжаан явна те. Нэг 20-оос 30 арилжаан ч юм уу явна типи зохино те. Тэнгуут л тэр чинь буцаад нөө риск дүрээ бардахаа харьцаагаар нөгөө дансныхаа бүх алдагдлаа нөхөөл гараад ирдэг. Тэгэл тэр данс эхлэхаа тэгтээ буцаад ирдэг ч гэх юм уу те. Тэгээ энэ яг ингээд хоёр талтай аюулцсан юм бас ингээд stop loss нөгөө түрүү ярьсан шүү дээ. Stop loss ойрхон тавих уус бол маркетад амьсгалах цай авах уу. Тэгэхээр тэр энэ баг дансны бас ялгаа. Тий. Миний хувьд бол яг зүгээр ингэжүүлэх зүгээр гэдэг. За $100 байх юм. За хийж үж болно те. Тухайн хүмүүс ингээд цэнэглээд тэгээ яг 1% эрсдэх юм бол мэдээж 10 пепс болох нь шүү дээ. Хамгийн баглаатай аюу баг те. Тэгэх юм бол зүгээр ухаан дансаа хитэ арилжаа хийх юм бэ. Тэрэндээ л хаваач. Одоо юу гэдэг юм. $100 данс байвал би 10 арилжаа л хий. Тэгэхээр 10% рисклж байгаа гэсэн үг байхгүй. Нэг арилжаан дээр те. Тэгэл би яг энэвэр нэг арилжаан дээр 10% эрсдэл тэгээд арилжээ. Тэгээд $100 тэнгуут нэг $100 чи 200 олчих боломжтой байхгүй. 10% эрсдгэр чинь те. Нэг тип явахад 20-30% буцаа ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Ашиг болоод. Тэгээд үнэхээр 10 дараалж алдаа шатаач юм бол түр амс хийж жагаад алдаагаа хайж эхлээд яагаад 10 дараалж алдчихваа. Тэр алдаагаа олж мэдчихээд тэгээд тэрийг нэг жоохон засах арга хэмжээ авангуутлаа дахиад нэг $100 ирээд тэрийгээ дахиад 10% авчих. Тэгээд тэргээрээ ингээд арилжаа хийгээд тэгэх юм бол бас их дайжгүй. $500 данстай байлаа гэхэд 20% ачиж болох байхгүй 20 арилжаа. 20 дараалж алдвал би шатна. Тэгээ заавал 1% гэх албагүй. Жижиг дансыг зүгээр шууд мөнгөн дүнгээр нь рисклж болдог бас. Тэдний арилжаал хий гэсэн зорилготойгоор. Тэгвэл нөгөө нэг чи бүх юм нөгөө нэгийг харьцах хэдтэй 2-тай арилжаа гэх юм уу 3-тай арилжаа гэх юм уу те. Дараа нь ингээд би за 3 арилжааг нь алдахад ч юм уу 4 арилжааг нь алдахад үр дүн ийм гарч ирэх юм байна гэж ядаж одоо урдчлаад үр дүнгээ бас ингээд тооцоолчих бас боломжтой. Тэгээ жижиг дансаар анхлан суралцаад арилжиж байгаа хүмүүс юу н хувь гэхээс илүү зур дансаа тэгэж арилжааны хатуун хуваагаад. Арилжааны тоо яаж гарч ирэх вэ гэхээр тухайн scalp trade хийж гин үү, swing trade хийж гин үү, day trade хийж гин үү гэдгээс хамаарат те өдөрт хэдэн арилжаа нэгдэж гин, 7 хоногт хэдэн арилжаа нэгдэж гин гэх те. Тэгээ нэг day trade хийдэг хүн чинь байх хүн бол яг
За би нэг 7 хоногт 10 арилжаа хийя гэж болно шүү дээ. Тэгэл яг 10 арилжаа. Scalp trade хийдэг хүн бол бүр багасгаж болно шүү дээ. 20 арилжаа гэдэг ч юм уу. Нэг арилжаа $5 алднаа гэл те. Тиймэрхүү ч. Тэгвэл бас ихтэй ч зүгээр байдаг. Leverage хөшүүрэг. Арилжаач чидээ өөрт нь одоо яг энэ боломж өгд юм уу эсвэл эсрэгээр өөрийнх нь дайсан болдгоо. Ер нь бол одоо яг эрсдлийн менежменттэй арилжаа хийдэг хүнд бол leverage ямар ч хэрэг байдаг. Одоо нэг харьц хамаа байхгүй. 100 байна уу, 200 байна уу, 300 байна уу хамаа байхгүй. Угсаал за 100 дээр арилжаа тэр хүн тодорхой хэмжээний эрсдлээ тохируулаад нэгээс 2 энтер нэгээл угсаа маржинд болчих шүү дээ, тийм. Тэгээд угсаа дахиж нэг шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр олон арилжаа зэрэг нэгээл тэрхгүй ер нь хүлээж байгаа арилжаа эрсдлээ тооцоолоод нийтдэг болохоор тэгэхээр одоо маржин шахдаг хүмүүс ч юм уу тийм хүмүүст leverage илүү хэрэг болдог байх. Миний хувьд л нэг өндөр leverage энэ хэрэг болдог. Угсаал тэгэл нэг харьцах 1000 байна уу, 3000 байна уу, 500 байна уу? Нэг арилжаа угсаа рискээ тооцоолол нээн. Угсаал лотны хэмжээ бага учраас. Тэгэл тэгвэл ямар ч нөлөөлөл байхгүй болчихж байгаа юм л да тийм. Тэгэхээр leverage-ийг хав зөв ашигладаг хүмүүс мэдээж байгаа тийм. Маржин шахаж арилждаг хүмүүс бол leverage яг жинхэнэ утга учираар ашиглаж байгаа байх. Миний хувьд бол тэгж leverage-д бол ач холбогдол. Мэдээний үеэр арилжаа хийхэд ер нь ингээд боломж уу эсвэл гамбл уу? Ер нь баг зүгээр гамбл тал руу яг мэдээний үеэр. Тэг яг мэдээгээр. Тэг би бас нэг мэдээ гамблддаг. Ер нь яг орох үедээ орно. Тэгтээ тэгэл мэдээ болгон харддаг. Өмнө нь бол ингээл мэдээ болгоныг харддаг үстэй. Одоо бол зүгээр нэг CPI, FOMC тэ non-farm payroll гэл томоохон үндсэн том 3 мэдээ тэгэл бодлого тэн дээр арилжаа нээдэг. Тэгээ арилжаа нээхдээ бол үндсэн тансаараа арилжаа нээдэг. За нэг хэдэн долларын хамгийн зөв. Тэ нэг эрсдэж болох нэг хэдэн $100 хийгээл тэгээ stop loss энэ төр бол тавихгүй. Уусаа тэрийг алдаж болох юм чинь. Тэгж арилжаанд ордог мэдээ нэр. Тэгээд ер нь бол жоохон гамбл тал руу шүү дээ мэдээ. Хүмүүстэй л buy sell 2 данс нэргээл buy ороод sell орчуул алах юм биш үү? Аль нэг нь шатаал аль нэг нь ашиг хийх юм биш үү? Тэр бодол чинь бодоогүйш бодсон хүн болгон л боддог бодол. Туршаад үзсэн ажилтдаг байхгүй. Тэ. Ер нь бол үзээгүй юм байхгүй. Арилжаад юм. Яг мэдээгээр арилжаа тэгчих юм бол болох юм биш үү гэж бодож байгаа хүмүүс байл тэгээд ганц 2 удаа яах вэ болчихно. Дандаа тэгж ажиллана. Тэр 2 данс чи ер нь эцэстээ хоёлаа шатаал басна. Мэдээ хаяа нэг тал руугаа шулуун гардаг боловч ихэнхдээ саавалдаг. Тийм сая одоо урд өдрийн CPI бол 500 pips унаад дэше 500 pips татаа 2 минут 1000 pips нөдлөгөө авч байгаа. Тэгэл тэрэн дээр ч ямар данс гэдэг. Гарахынхаа өмнөх нэг 30 секундэд л 500 pips айл хийдэг өссөн байсан тийм. Тэгэл тэр чинь. Тэгэхээр мэдээг бол тэгээ мэдэн дээр бас нөгөө нэг арилжаа болсон шалтгаан гэх юм бол өмнө нь айгүй их мэдээ авдаг байж байгаа. Тэгээд жоох алдаж малтаа байжснаа. Тэгээ мэдээг жоох судалж гисэн байхгүй. Тэгэл ингээл судлаад тэгжсэн чил хажуугаар нь ингээл Америкийн эдийн засаг насны инфляц юм уу гэл бүх мэдээлэлүүд уншаал. Тэгэл нөгөөдөл нь ятгаад англи хэлнэлтээр тэгэл миний англи хэлнэлтэр бол тийм амар сайн биш. Тэгэл мэрэгжлийн англи нийллэг мэллэг орж ирэнгууд ойлгож болох. Юу цацлаа ингэж авч байгаа болчих л та. Тэгээ тэгж бодоод юу мэдэн дээр айлчих болцсон. Тэгээд томоохон мэдээнүүд дээр бол одоо л яах вэ? Сайхан найз нөхдүүд арилж яадаг зөндөө хүмүүс байна те ярилцж байгаа. За яахаар байна? Эдийн засаг болж ин таамаглал байна гэж хоорондоо ярьж байгаа. Бай мэдээлэл авч байгаа. Тийм мэдээлэл авч байгаа л. Тэгээд нэг томоохон мэдээнүүд дээр buy sell энтриг бол нэг л тиймэрхүү. Гэхдээ угаасаа үндсэн данснаас хойш тусдаа өөр данс байгаа. Шатхан бол хамаагүй. Тэгээ тэр бол нөө амарч хамаахгүй. Тийм. Тэгэхээр нэг талаас бас гамбл ялцчихгүй. Тэрнээр нэг жоохон техник дүн шинжилгээ эдийн засгийн янз бүрийн дата матаны юм жоохон баг зэрэг анализ оруулж байгаа гамбл гэх юм байна тий. Яг суур шинжилгээ юу? Техник анализ уу? За миний хувьд бол техник дүн шинжилгээ. Тийм тэгээ суур дүн шинжилгээ суур зүйлийг бол одоо
дараа нь ингээд янз бүрийн мэдээллийн сувгуудаас аавна. Тэгээд мэдээж одоо суурь анализ одоо чухал байлгүй яах вэ? Тэгээд суурин дээрээ тулгуурлаад одоо техник дүн шинжилгээнд дээр яг оролтойгоо зэгүүдийг олдог болохоор ер нь бол техник дүн шинжилгээ. Тэгээд суурь гэдэг чинь өөрөө ханшин чиглэлийг одоо тодорхойлж байгаа зүйл байгаад байгаа ш. Томоохон мэдээний араас тренд ирэхгүй тухайн явж байгаа тренд үргэлжлэхгүй те. Тэгээд тухайн тренд үргэлжлэхээр болох юм бол тухайн трендээ дагуулаад техник дүн шинжилгээнд дээр анализ хийдэг болохоор. Арилж байгаа нэгдэг болохоор техник шинжилгээнд ер нь индикатор робот одоо ер нь сүүлийн AI энэ маш хөгжиж байна шүү дээ. Энийг ер нь хэр оруулж байна. Гэхдээ одоо ер нь огт оруулахгүй байна. Цэвэр 100 өөрийнхөө. Тий. Тэгээ одоо ер нь бол зөвхөн алт арилжж байгаа. Өмнө нь бол ингээд нөгөө pair буюу value ослоо арилждаг байсан. Одоо л зөвхөн алтан дээр арилж яаж байгаа. Тэгээд өдөр болго алтаа харж байгаа болохоор ерөнхий хөдөлгөөнийг мэднэ. Мэдж байгаа за нэг юм угаасаа ингээд байн хараад тахаар нүдэнд орчдөг гэх юм уу те. Тэгээд өдөр болго нөгөө цаг тутамд байгаа учраас тий үргэлжлээд ингээд энд явж байгаа шүү дээ. Тэгээд яг чухал мэдээж томоохон нэг левелтэй энэ ч ярих юм бол одоо сонирхлын бүсүүдтэй бол мэдээж тэмдэглээ. Тэгээд бусад үед нь бол ер нь зүгээр хараал тэгэл бүр цагааж ижүүлэх юм бол тухайн үедээ жоохон янз бүрийн юмнууд зурж үзчихээлээ буцаад арилгачдаг юм бол. Ер нь тиймэрхүү. Тэгээд индикатор энэ төр бол ер нь огт ашигладаг. Яг зүгээр ганц хоёр одоо юу гэдэг gap map болдог ч юм уу тиймэрхүү индикаторууд бол яг харах үедээ хардаг. Зарим үедээ нөгөө нэг fair value gap энэ хаана үсэж байгаа анзаараагүй тохиолдол байдаг тийм. Өөрөө ерөнхийдөө тэр үднэсээ мэдээлэл чад тийм харчаад индикаторыг асааж давхар харчаад тэгээд явчихдаг. AI энтер бол ер нь нэг ганц хоёр удаа зүгээр нь туршиж үзсэн, ашиглаж үзсэн тэгээд сураагүй гэхэр ч юм уу одоо тэгэл яг өөрийнхөө юм тасцсан болохоор уусаа тэгнэл дээр юм бэл. Тэгээд миний одоо арилжаа болохоо байсан үед шинэ юм сонирхож эхлэх байх таа гэж боддог. Тэгээд болоод байгаа амиг болгож байгаа чигээр юм шиг байна. Өөр юм оруулаад тэгээд болохоо ойлгоч байна. Тий, бас болж байгаа битээ өөрчлөгдөж дүр болж штэ. Болоод байгаа амиг өөрчлөхгүй гээл тэгэл. Тэгээд техник анализд одоо энэ нөгөө нэг юм технологийн хөгжил, энэ artificial intelligence энийг одоо ашигладаггүй ч гэсэн ер нь яг чинь хувийн өөрийн бодол энэ талаар зарим хүмүүс магадгүй бидний одоо хүмүүс гараараа арилж байгаа механикаар арилж байгаа сүүлийн жилүүд явж байна. Ирээдүйд бараг бүгдээрээ л робот арилжаа хэмэл яваханд бараг суурлах үзэл бодолтой тийм хүмүүс бас байдаг. Чиний хувьд яг юу л юм мэдээж AI хэмэл явах хандлуу шилжээд одоо арилжаанд ч гэсэн тодорхой хэмжээрээс ороод эхэлсэн байгаа тийм. Гэхдээ яг арилжааны үндсэн томоохон шийдвэр зах зээлийн хөдөлгөөн энтрийг бол хэмэл оюухан. За хэмэл оюухан гэлтгүү одоо робот те бот роботууд үржилэн одоо таамаглаж чадахгүй гэх юм уу гинтийн одоо гинтийн хүчин зүйлд айгүй эмзэг санагдсан. Одоо роботууд болон AI-уд. Одоо жишээлбэл юу гэх юм за одоо энэ дайны үед ч гэх юм уу те. За нэг улс руу бөмбөг хаялаа. Тэнгуут тэрийг робот ойлгохгүй байхгүй. Хүн бол ойлгоно. Хүн за дайн гараад ирлээ. Дэлхийд онцлоод эхэллээ. За дайн ч гэлтгүй одоо те цаардах юу гэдэг ингээл зөндөл юмнууд байгаа шүү дээ. Дэлхийд онцлоод эхэллээ. Гэт дарга хэмжээ авчиж чадна, арилжаа зогсоод өгч юм уу те. Робот бол тэрийг мэдхгүй яг өгсөн алгоритмынхаа дагуу явна. Тийм тэгэнгუთ тийм болохоор одоо үед бол яг арай болоог баг. Цаг найраа. Яг одоо мэдээж хөгжиж байгаа. Ирээдүйд бас ингээд хөгжөөд бөөрлаг болоод нөгөө өнцгөн тэгээ одоо бүгд ашигтай арилждаг болчихвол бас тийм мэдээж байхгүй. Маркет ч өөрөө байхгүй. Маркет ч өөрөө байхгүй. Тэгэхээр бас яг хоёр талтай. Тэгэхээр угаасаа тийм төгсөм гэж мэдээж үсэхгүй. Тэгэл
маркетийн хоёр талд угаасаа л бүх юм хоёр талтай. Маркетийн хоёр талд бай авах зарах захиалгууд байж гин тэ. AI роботууд бүгд авах захиалга байгаа. Цаана зарах захиалга байхгүй байдаг л тэгэл маркет зогсон шүү дээ. Тэгээ одоо нөгөө манай Монголын койнуудын чарт ямар байгаа вэ? Тийм л болно гэсэн үг байна. Тэ. Одоо зөвхөн энгийнээр тайлбарлах юм бол тэ анх үзэж байгаа хүмүүс ч юм уу тэ тиймэрхүү юм тайл. Манад одоо Монголын койнуудын одоо бирж дэх чартыг харах юм бол авах захиалга байхгүй дан зарах захиалгууд өргөгдсөн байдаг тэ. Тэгээд дугасаа ингээд шууд үхмэл болцсон. Койных нь үнэн унтсан авах хүн байхгүй. Нөгөө дэдэн зарах гад байдаг авах хүн байхгүй тэгэл яг тийм болцсон. Тийм л болох байх ер нь зүгээр. Баг зэрэг волюм ороод ирэл зарахад бэлэн. Тийм зарахад бэлэн. Бараг бүх ихэнх хувийн байж байдаг. Тэр угаасаа маш ихтэй арилж ийн гэж. Тэгэл ашиг алдагдал мэдээж ээлжлэн. Тэгээд угаасаа 100% бүх арилжаа ашигтай байдаг хүн гэж байхгүй те. Тийм болохоор ашиг алдагдал ямар их ээлжилдэг болохоор. Тийм л та. Нөөяас хэмлээ явахын сайн хазаа авцсан. Сетап чинь одоо өөрийнхөө сетап байгаа шүү дээ. Чиний банкыг одоо ашигладаг. Яг тэр сетап чинь ингээд чамд хамгийн эргээр маш гоё ингээд харагдаж байхад нэг орохгүйгээр өнгөрөөж байгаа үе мэдээ зөндөө байгаа шүү дээ. Зөв шийдвэр байж болох уу? Орохгүйгээр өнгөрөөж байгаа нь тий. Зөв шийдвэр байж болох уу? Яг би бол зүгээр ингэж боддтой. Тэгээ арилжаанд бол нэг амар за мэдээж яг зөв буруу шийдвэр гэж байгаа л да. Гэхдээ тэрэн дээр бол нэгэнт одоо ороогүй арилжаа эсвэл ороод алдсан арилжааны араас нэг харамсгаа болцсон. Яагаад тэгэхээр нэг одоо би л өөрөө л бодож исэн л та нэг үг. Тэгээ яагаад гэнгүүт арилжааны боломж бол хийж дуустгүй байдаг байхгүй. Одоо хизээч арилжааны боломж гарч ирнэ. Тэгээ юу дуусаад байгаа юм хүний мөнгө дуусаад байгаа. Тэгээ би тийм байдалд амар олоодаа орж исэн баггүй өмнө. Яг ингээ гой харагдаад ингээ орё гэж данс байхгүй шатаацсан тий 0 баланстай. Тэгээд би бодож ирсэн цаа арилжааны боломж бол ер нь дуусахгүй. Цаг ямагт гарч ирнэ. Тэгээ хүний яг ингээд боломжоо ашиглахаар хүн мөнгөгүй болцсон байдаг юм байна. Тэр ер нь дансаа яг ингэж амьд байлгаж явах нь ямар ч үедээ ингээд дансаа амьд байлгаж явах нь чухал юм байна гэж бодож ирсэн. Тэгэл угаасаа л ер нь тийм л байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод ер нь бол бас нэг авааштай ч юм уу нэг халтчаад нэг харамсаад байдгаа болцоод бас нэг амар баярлаад байдгаа ер нь гайгүй. Тэгээд ер нь бол одоо миний алдагдал ашиг хоёрын хэмжээ бол сэтгэл зүйд нэг өөрчлөлт үзүүлэх хэрэггүй хэмжээнд байдаг. Туршлага. Тий алдсан ч гэсэн алдчихлаа гэдгийг олоод тэгэл за нэг энэ тип ирүүл нэг тэд тавцаа орж ирсэн дээ гэдгээ угаасаа мэдчихэж байгаа. Тэ? Тэгэхээр ер нь нэг юм тодорхой хэмжээний нэг баланс байгаа. Тэгээ тодорхой хэмжээний арилжаанд ордог лот байгаа. Тэгээ нэг тодорхой хэмжээний ашиг алдагдлын харьцаа байгаа тий. Одоо тогтмол болцсон гэх юм уу. Тэгээ тэргээрээ л ер нь ингэж тогтвортой явдаг. Тэрийг амар тийм нэмээ гэж бодох байлцсан, хасъя гэж нэг бодох байлцсан. Тэгээ ер нь тэгэхээр сэтгэл зүй юм уу гайгүй нэг сүрэн савлахаа болцсон. Сэргээрээ ашигтай арилж байгаа. Тэг эрт хаах. Барьж чадахгүйгээр наа сэтгэл зүй одоо тутнах юм уу? Хүрээгүй гэх юм уу те. Тэрэн дээр нэг юм байгаа да. Одоо за нээсэн арилжааны араас буруу шийдвэрүүд гараад байгаа шүү дээ. Тэгээ алдагдлыг өмнө нь хаадаг, ашигыг эсвэл өмнө нь хаадаг. Эсвэл ашиг авах цэг дээр нь очичоод ах чинь ашиг авдаггүй ч гэх юм уу те. Бүр ингээд типи зохих наа шууд дэшээ типигээ тавьчихдаг. Нөгөө арилжааны бутаж ирээ брик юм. Типигээ зөөдөг. Тийм типигээ зөөдөг. Ер нь анх орсон одоо ашиг алдагдлын цэгийг ер нь зөөдөг. Тийм юу байгаад. Тэр тэгэнгუთ юунаас болоод байгаа гэх тэгэнгуут
хүн ингээд яг өөрийнхөө одоо мөнгийг үнэлэх хэмжээ тодорхойлохгүй байгаад байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр чинь за одоо ингээд хоёулаа байлаа гэхэд дунд нэг $100 тавьчлаа. Тэр $100 хоёулынгийнх нь хувьд шал өөр мөнгө шүү дээ, тэ. Ер нь зүгээр ингээд жишээ авч байгаа. За 20 хүн байсан, тэ. Хүн болгоо ингээд одоо мөнгөтэй харьцах харьцаа нь өөр, одоо олж байгаа мөнгөнд үнэ өөр. Тэгэхээр тэр мөнгийг мэдэрч байгаа мэдрэмж нь өөр. $100 ингээл нэг өдөрт олдог хүн байвал 7 хоногийн цалин нь $100 хүмүүсээс байгаа шүү дээ. Тэгвэл тэр хоёр шал өөр мэдрэмж төрөх байхгүй. Тэгээд тэгэнгუთ л нөгөө нэг арилжаанд ороод өөрийнхөө нөгөө нэг дааж чадахгүй ч юм уу мэдэрч үзээгүй ч юм уу нөгөө халцаж үзээгүй мөнгөнд өнгөрөө хүмүүс ингэж арилжаа хийгээд байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө одоо левелээс давцсан гэх юм уу те. Өөрийнхөө боломж болцсоноос давцсан ч юм. Тэгэхээр буруу шийдвэрүүд гарч эхлэв ба. Жохон арилжаа нь ингээд жохон хасруу ороод эхлэнгუთ сандраал тэр арилжаага хаах гал нь штэ. Тэгвэл тэр хүн лото томдуулсан байна л гэсэн үг байгаа. Мэдэрч чадахгүй тэр алдагдлыг өвлийн зөвшөөрч чадахгүй. Тэр юуг авч байна. Тий, сэтгэл зүй. Жохон ашиг гингуутлан за болоо хаачи гэдэг хүмүүс штэ. Тэр бас мөн адил лото томдуулсан. Зорилго нь тэр дээр байгаад идэг. Энэ доор ирэхэд за болцсон гээл те дүнгэж ингээд. Эсвэл ингээд ашиг авах хэмжээнд нь хүрчээд ах чинь илүүг хараад типигээ бүр дээш нь зөөж байгаа хүмүүс бол лото багтуулсан хүмүүс байна. Ашиг хангалтгүй. Тэгэл нэг за юу гэдэг нэг $30 ашиг харангуутлаа. $30 авсан ч ялаа байсан ч ялаа гэл те. $30 өөрт нь бол нэг мөнгө биш байгаад нь штэ. Тийм болохоор лото багтуулсан гэсэн. Тэгээд дараагийн арилжаан дээр би багтуулсан юу гэдэг чинь ингэж гутлаа лото огцом нэмдэг ч юм уу те. Тиймэрхүү. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг яг өөрийнхөө одоо мөнгийг яаж үнэлдэг тэрэндээ тохирсон лото одоо эрсдлээ ер нь бол холох хэрэгтэй. Хүн яг ингээл өөрийнхөө яг амьдралын боломж болцоон таарсан тий. Сард одоо би ер нь зүгээр сард хэдэн төгрөг олвол болохын хүн болгоныг за нэг $500 олчвол гоё доо, $1000 олчвол гоё доо, $2000 олчвол гоё доо гэл тий. Тэр болгон дээрс чинь өөр үр дүн гарч ирээд байгаа. Тэгэхээр тэрэндээ тохирсон эрсдлээ тохируулаад одоо лотныхоо хэмжээг ч гэсэн тэрэндээ тохируулаад өөрийнхөө сэтгэл зүйд тохирсон харилцаануудыг хийж явах хэрэгтэй. Тэгжиж яг угаасаа хүн нэгдүгээр зоригтой арилж байгаа нэг, хоёрдугаарт итгэлтэй арилж байгаа барина, тууштай барьж чадна. Тийм болохоор нөгөө нэг арилжааны доктортой байдал гэдэг одоо зөв систем сууж эхэлнэ гэх юм уу. Тэгэхгүй болохоор ч нөгөө нэг хүн нэг алдангуутлаа дараагийн арилжаа нээж чадах болчихдээ шүү дээ. Тэнгуут тэр нь явцдаг те. Тэнгуут энэ дээр ордог ээжтэй гингуутлаа дараах дээр оронгоо тэр нь стоплоос нь зогчдөг. Тэгээд тэр хүн 3 арилжаа төлөвлөсөн байжснаа ганц TP хөрсөн дээр нь орохгүйгээр 2 арилжаа стоплоос хөл алдагдлаа ороод шүү. Тэгвэл тэр нэг TP хөрсөн чинь тэр 2 алдагдлыг чинь нөхөж ирж явах хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэгжиж одоо доктортой явах гээд байгаа. Тэгэхээр яг сэтгэл зүйтэй ажиллана гэдэг нь ер нь яг өөрийнхөө бас нэгдүгээр талаастаа ажиллах хэрэгтэй бодоод байна. Тэмүүлэнгийн одоо нэг сетап мэдээж байгаа штэ. 1 2 3 А Б С. Тэгээд тэр хамгийн сайн ажилтдаг сетап чинь яг чиний өөрт чинь 100% аль нэг тийшээ зааж байгаа. Жишээ нь одоо байлонгоор тийшээ зааж байгаа. Тэгтээ маркет яг эсрэг чиглэлд хөдлөөд эхэлсэн. Яг энэ үед чи анализ одоо шинжилгээнд яг итгэх үү? Эсвэл энэ price action энд итгэх үү? Одоо зааж байгаа. Тэнгуут 100% болцсон стап. Чөл хамгийн орох гээд орцсон ч нэг юм уу? Одоо орох гээд байсан чинь маркет чи ингээд харцсан байгаа шүү дээ 100% жагаа. За өөртөө зовж шүү. Мэдээ зовж баг. Яг чиний хамгийн дуртай тэр стап бүрдсэн. Тэгээ тэр бол яг чи өөртөө 100% одоо би ингээд энэ дээр л орно даа гэж хэлсэн чинь price action эсрэг хөдлөөд байгаа шүү дээ. Ёолт бол орчдөг шүү. Шууд юу юм тэгэл арилжааны стап бүрдэх тэрнэр бол тоохгүй
ер нь тоохгүй орчдөг. Яагаад тэгэхээр нөө түрүүн хэлсэн алтхан нэг сонирн биш болцсон. Тэгэхээр нөгөө нэг амар тийм яхав мэдээж алдах муухай л да тий. Гэхдээ яхав зүгээр ингээд алдаа гэдэг чи өөрөө зүгээр энэ арилжааны чинь нэг хэсэг шүү гэдгээ ингээд ер нь ойлгоцсон байхгүй. Тэгэхээр яхав ингээд алтгаас бол нэх ер нь айдгүй. Яагаад тэгэхээр тэн дээр би эрсдлээ тодорхойлцсон. Тэгээд ингээд за энэ явахгүй бол дараа нь чинээс орох юм байна. Энэ явахгүй бол дараа нь чинээс орох юм байна гэдэг төлөвлөгөөнүүд байгаа. Хоёр алдлаа, гурав алдлаа дараа нэг арилжаа явахад бүх алдагдал нөхөд ороод ирдэг. Болохоор ашиг алдагдал ямагт ээлжилдэг гэдэг учраас бүх арилжааг амжилттай хийхийг бол нэг амар зордгоо. Тэр нь бол нэг яг мэдээж типи аваад ашиг хийхийг зорж байгаа л гэхдээ заавал тэгж хүчтэй дээдгөө. Ер нь бол ингээл харж исэн цэгмэг юмнууд дээр ирэх юм бол зөрөгтэйгээр шууд л арилжаануудаа нийцдэг. Хэдий price action эсрэг чиглэлд явж байсан ч өөрийнхөө ставтал бүр итгэждэг гэсэн. Жоох эргэлзээд байх юм бол яг лото илүү багасгадаг ч юм уу те. Арай жоохон талдаг ч юм уу. Тиймэрхүү. Зах зээл эсвэл сэтгэл зүй одоо арилжаач нэг өөр юм. Аль нь яг өөрийнх нь хамгийн том дайсан бэ? Илүү сэтгэл зүй шүү дээ. Сэтгэл зүй. Зээл одоо дайсан гэж хэлэх. Зах зээл одоо зарим брокерд манипуляц явдаг шүү дээ. Брокерийн хувьд тийм. Брокерч ер нь маркет зах зээл юм. Тэгээд энэ брокеруудын дунд нь манипуляц орж ирэх тохиолдол бас байдаг. Тэгээ бид яг сэтгэл зүй гэж бодож байна. Тэгэл нөгөө нэг бас энэ юутай холбогдоод байгаа байхгүй риск менежмент гэдэг юмтай л холбогдоод байгаа. Брокерууд за эсрэг ажиллалаа гэж бодъё. За юу ч болж болно те. Тэгэл ямарваа нэг юм болоход тэр данс чинь байж ах ёстой байхгүй юу? Stop loss чинь зохиол үндсэн фанд л тэгэл нэг тодорхой хэмжээнд алдагдал хүлээгээл одоо зогссон байж ах ёстой. Тэрнээс яг нэг арилжаа нээсэн байж исэн чинь ямарваа нэг юм болоод тэр данс шууд шатж ийна гэх юм бол болохгүй. Тэгэхээр тэр ер нь бол илүү тэр сэтгэл зүйн яг өөрийнхөө дайсан болдог гэж бодож байна. Алдагдлаа нөхөх хүсэл байгаа шүү дээ. Тэгээ арилжаач нэг яагаад хамгийн одоо муу арилжаар оруулдаг. Мэдээж нөгөө тэний одоо бол чи эрсдлийн менежментээ барай явж байгаа. Өмнө бас нөгөө нэг тэгдэггүй байсан үе, суралцах үе алдаануудаас туршлага болоод ирлээ. Өшөө авах нэг сэтэл биш та. Алдагдлаа нөхөхгүй тэр хүсэл. Тэр хамгийн мод арилжаач нь тэр бол ер нь болгоод байгаа шүү дээ. Нөгөө данс үндсэн дансаа алдах, хамгийн том эрсдэл паникэнд орох. Энэ бүх юмрууд л оруулаад байгаа. Тэгээд яг энэ үедээ ер нь өөрийгөө одоо тэр одоо болоод чинь мэдээж нэг сэтгэл зүй байхгүй болтой юугүй аль доктортой болсон. Өмнө нь одоо суралцж авах үедээ алддаг байх үеийнхаа одоо тэр туршлагаас тэр тэндээс одоо гарсан туршлагаас ингэжсэн. За ингээд за нэг хэсэг бол нэлээд ашиг хийсэн. Яг анх сураад бас удааг байхдаа одоо 21 он 21 оны хэрэг юм уу. Тэгээд тухайн үед бол би болчихжээ гэж бодож ирсэн баг. За зингээл болцсон байна. Тэгээд тэрэн дээр нэг юм бас нэг асар том буруу шийдвэр гаргаж ирсэн. Яг машин авъя гэдэг. Таас ингээл нэг хэрэгтэй үнэт дотор болгоно нэг машин ингээл өөөс өргөж байж идэв штэ. Тэгээ тэр машин авъя гэд. Тэгээд яг тухайн машиныг авах мөнгө нь бол байсан. Бүр ингээд данс руу бүр татцсан байсан. Бид яг за одоо нэг өөртөө нэг машин авъя те. Тийм бодолтой. Тэгээд нөгөө машин дээр хааж магаад ингээд тэгээд нөгөө машин нэг газар байсан. Тэгээд авахаар болоод тэгээ очиод за зүг дээрээ болоод тэгээ яг төлбөр тооцоон дээрээ тулсан чинь манайх ингээд зээл мэлээр гарна штэ тэ өрчлөгөө баг ингээд өчг юм бол зээлээр гарна штэ та ингээд зээлээр авах юм бэлнээр авах юм
Тэгэхээр чинь шууд өөр бодлоор шууд өөр бодлоор хийж байгаа. За би тэгвэл одоо ингээд өөрт байгаа мөнгө эргэлдүүлээд илүү их мөнгө олъё. Тэгээ арилж байгаагаар ингээд ашиг хийгээд одоо ингээд ашиг хийж чадчих байгаа юм чинь цаашдаа ч гэсэн чадна гэд. Тэгээд зээлээр авах сонголтыг хийгээд тухайн үед өөртөө амар зөв шийдвэр гаргаж байгаа. Тэгээд буцаад нөгөө мөнгө урьдчилгааны нөхцөл мөнгө кармалаа тарьж байгаа байхгүй. Тэгсэн чинь байхгүй төд удалгүй тэр буцаад бүх. Тэгэл тэр мөнгөө буцаал данс руу татсан байсан депозит болгол хийж байгаа шүү дээ. Брокер руу. Тэгээ арилж яагээл алдаал нэлээд алдаж эхлэв. Тэгэл тэрнээсээ буцаж алдагдлаа болох гэж илүү том лотоор одоо арилждаг ч юм. Тэгж арилж чаад тэгээд тэр буцаад бүх мөнгө алдчихсан байхгүй. Тэгээ яасан гэдгсэн чинь мөнгөгүй болцсон. Балансгүй болцсон, арилж яах балансгүй болцсон. Тэгээд банк усын зээлтэй машинтай болцсон. Тэгэл удахгүй чинь дарамт эхэлт юм байна тийм. Зээлээ төлөөч. Тэгээд нэг хэсэг ингээл аргалж төлж юм гэж явж чаад тэгээ бүр болоод аргаа ороод би машинаа буцаж зарж исэн баг. Тэг мэдээж тэгээд зараад өрөө төлөөд өртүүлж байгаа шүү дээ бол. цаан тэг. Мэдээж хаалтагдaltaй. Нэг асуу нэрээ зараагүй. Тэгээд ер нь ер нь буцаад би болоогүй юм байна да гэж бодод. Ер нь тэгж мэгээд айгүйх тэнэг үйлдэлүүд бас зөндөө хийжсэн. Тэгэл ер нь одоо яг тийм зөв их мөнгө олох нь чухал биш юм байна. Одоо ядаж нэг сартаа ингээд нэг $100 хийгээд нэг амьдрал ахуйтай хэрэглэх чухал юм байна гэдгийг болдог л яг ойлгож авчихсан. Тэгэл тэрнээс өрнө эхлэлтэй айгүй гайг болсон л доо. Тэгээд тийм болоод эхэлсэн нэрээ би бас өөрөө нэг дагаад арилжаанаас жоохон хөндөрч одоо хөндөрхөн цааш юм дээ. Илүү зарцуулдаг цаг нь багасж ирэл. Одоо өдрийн ингээл нэг нормал ичвэл боллоо гэж тэгдэж штэ. Тэгээ нэг тийм одоо 8 би ч яхад л 8 хийжсэн юм дээ. Өнөөдөр нэг тэдийг хийжвэл боллоо гэдэг шиг нэг юм тодорхой хэмжээний таргет тавиал тэр ашиг машиг хийчих юм бол одоо окей болцсон гэдэг. Тиймэрхүү. Тэгээд гайгүй байгаал тэгэл тэрнээс биш ер нь тэр ирчээрээ ер нь гайгүй ингээл явцсан байна. Тэгэхээр нөгөө нэг тэр ямарваа нэгэн одоо үр зээлийг дарах гэж гэх юм уу юу гэдэг өөртөө итгэлтэйгэр гэх юм уу тийм юу гэхэл хүмүүс айлуулах татгалзаад түрүүний хэлдгээр мөнгөнийхөө одоо юугаа би одоо тэгэл тэр тухайн үед бол барьж үзээгүй мөнгөө барьж үзчихэд машин болгоё гэл тэгэл зүгээр болгочихгүй ингээл те буцаад тэргээ захиран зарцуулж чадаагаа байхгүй те олсон шигээ яг алдаж болдгоо шүү гэдгийг ойлгоогүй байсан учраас буцаад тэр мөнгөө алдчихаа. Тэгэхээр нөгөө нэг угаасаа ингээд арилж байгаа том лотоор ингээл дараал тэр чинь ингээл магадлалын дээш одоо эсрэг явах чиглэлтэнд явах 50% магадлалтай шүү дээ. Тэгээ ингээд одоо азарч гэх юм уу одоо юу гавьяасаараа гэх юм уу зүгээр их ашиг машиг гинт ингээ хүн хийждэг. Тэгээ угаасаа ер нь зүгээр ингээл нэг жирийн Монгол хүний гар дээр $100,000 тавиал яхад хүн ингээ тэрийг яаж үрэх үү, яаж зарцуулах уу гэдэг ингээд хэсэг паникнд орохгүй ингээд угаасаа мэдэрч үзээгүй мөнгө те. Тэнгууд тэрийгэ буцаагаад Монгол гэхгүй. Тийм Монгол хэлтэхгүй юу юм зүгээр тий. Тэнгууд тэрийгэ ингээд мэдэрч үзээгүй болохоор одоо буцаагаад алдах нь их юм уу захин зарцуулж чадахгүй байгаад түүлдэр хүсээд байгаа тэр том одоо зорилгодоо ингээд өөрийгөө аажмаар дасгаж те нэг эхлээд нэг $5 эрсдэлд оруулдаг байсан бол гайгүй ашиг хийх юм бол нэг тэрийгэ 10 болгоод дараа нь 20 болгоод 40 болгоод гэдэг ч юм уу ингээд нэг багаар ашигаа томруулаад алдагдлаа томруулаад ингээд сэтгэл зүгээ бас ингээд бэлтгэх хэрэгтэй юм шиг санагдаад. Арилжаа өгөхийнхээ өмнө сэтгэл зүгээ шалгадаг арга тэр сэтгэл зүгээ бэлэн болгодог бас. Тэр арга ямар нэг хүн янз янзын дадал байдаг шүү дээ. Тэрнээс авалт гэж. За яг нэг
тодорхой хэмжээний одоо нөхцлүүдэл шалгачдаг. Одоо арилжааны нөхцөл бүрдэнэ гэж ярьдаг шүү дээ. Одоо стап гэж. Тэрэн дээр яг одоо чеклист гэх юм уу? Толгой дотор за энэ одоо юу гэдгийг за энэ хаяа ивдсэн үү, лөө ивдсэн үү, буцаж ирсэн үү? Тэгэл тухайн хүний арга барилаас хамаарат яг энийг ярьж буцаж ир шалгасан уу те. Тэр риск бүрээватын харьцаанд хэд байх уу гэл тиймэрхүү нэг тодорхой хэмжээний чеклистүүд бол ингээд толгой дотор бол байдаг. Тэрийг окей ингэсэн байна гэдэг тэр нь орчдөг. Тэгээ яг арилж байгаа нээх явцад нэг жоохон ч юм уу эргэлзээ гарах ч юм уу тэгэх юм бол дахиж нэг бодож үздэг. Стрессээ шалгах. Тэг яг дахиж бодож үзээд за одоо яг энэ нэхэн зүг яах уу гэдгээ. Тэгээ орчдөг. Тэгэж юу нь бол арилж байгаа нээдэг. Тэгээд арилж байгаа нээсний дараа мэдээж тэгэл ажиллаж байгаа л анзаарлаж байгаа л за нэг буруу юм шиг мэдрэмж төрөх юм бол арилж байгаа шууд хаачдаг. Анхны мэдрэмжтэй итгэдэг. Тийм. Одоо ингээд арилж байгаа нээсний дараа за энэ нэг л явахарг болчлоо шүү. Гэдэг одоо нэг юм мэдрэмж төрөх юм бол шууд арилж хаачдаг. Тэрний сетапа бүрдсэн юу байгаа ч гэсэн прайс бүрдээд орсон ч гэсэн энтри хийсэн дараа л прайс агшна бас мэдрэмжэндээ толгойлдог байна шүү дээ. Энэ нэг жоох юу болох гэдэг энэ та гэдэг. Тэгээ ер нь тэгж хаасан ч баг зүг байдаг. Тэгэхээр тэр бол яхав зүгээр ингээд айхтар мэдрэмжхээс зүгээр нэг юм тархинд суудсан юм байт юм болов би бодод байна шүү дээ. Нэг ийм хөдөлгөөн үсгэд эхлэх юм бол нэг ингэдэгдээ гэдэг юм. Тэгээд тийм болохоор тэгээ хаачдаг. Зах зээлийн хөдөлгөөн өөрчлөгддөг шүү дээ. Тэг яг тэнд одоо зохицож арилжаа ч юм одоо тэр стратеги стап юмнуудаа ер нь өөрчлөлт өөрчлөх шаардлага байдаг. Гардаг. Ер нь гарах баха. Ер нь тэгэл одоо за пэр арилжж байгаа л галт арилждаг болсон хүн гэх юм бол ликвидити гэдэг зүйлийг заавал одоо мэдэх ёстой. Яг зөв хүн нэг пэр дээр ярил. Жишээлбэл алтны асалт дээр ч юм. Маркет одоо юу гэдэг 2 жилийн өмнөх хөдөлж исэн хөдөлгөөн өнөөдрийн одоо хөдөлгөөгч өдөр шүшг болчиход байгаа шүү дээ. Одоо 200 пепсиг 1 минутанд хөдлөхөд нэг гайхаад харах бол тий 2 жилийн өмнө бүр ингэ шоконд байдаг л шүү дээ. Тий тэгвэл дагаал ер нь зах зээл яаж маркет яаж хөдөлж чинь түүнийг дагаал өөрчлөх системүүд байх юм бол хөгжүүлэлт хийж өөрчлөл явах хэрэгтэй байна. Тэр яг энэ яаж мэдэрч өөрчилж тэгээ арилжаанууд юу н олон дараалал стоплос аваад нэг л болохоо болоод эхлэх юм бол тэгээд авах аль нэг юм чинь болохоо болцсон байна л гэсэн. Маркет болохгүй байгаа даа эсвэл тухайн хүний сэтгэл зүйн болохоо болчиход байна уу те. Ямар ч байсан нэг юм болохоо болцсон байгаад тэрийгээ тэгээд нэг илрүүлээд засаж сайжруулах шаардлагатай байгаа гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр болоод исэн юм чинь болохоо болчлоо гингут л угаасаа нэг юм өөр болцсон байна л гэсэн үг. Тэгвэл яг юу өөрчлөгдөд вэ? Тэрийг л доолж нээх хэрэгтэй болоод. Тэгээд тэрийгээ засаж ижил цаашаа юу нь бол гайгүй тэгж явах болов гэж боддог шүү дээ. Арилжааныхаа карьерт одоо хэрвээ буцааж очиж одоо чаддаг байсан бол аль нэг тийм өөрчлөх шийдвэр байгаа. Яг тэр юу байх вэ? Хүмүүс туршлага болж байгаа. Өөрчлөх шийдвэрээ одоо арилжааны карьерт өнгөрсөн рүүгээ карьертаа буцаад очиж чаддаг байсан бол хэрвээ одоо нэг боломж өгвөл нэг удаа хэрвээ яг нэг өөрчлөх энийг л өөрчлөх байсан да. Миний тэр үеийн нэг ийм аль нэг ямар нэг тэр шийдвэр байгаа шүү дээ. Тэр шийдвэрээ ямар шийдвэр өөрчлөх вэ? Яг ашиг болгож мэдэрч үзэх байсан баха. Ер нь зүгээр. Одоо яг түрүүний жишээ машин дээр авч байгаа. Тэрнээс гадна бас юмнуудаас ингээл бас байдаг. Одоо крипто бум болох үед бас
хөрхөн машиг ийжсүү бас байгаа байхгүй. Тэгэл яг уу тэр бол тэгэл зүгээр хистори арилжааны аккаунтны хистори болоод үлдчихэж байгаа зүйл байна. Бодит яг мөнгө байхгүй олж үзсэн үзсэн алдаж үзсэн. Гэхдээ яг тэрний хүчинд тэрний даваа талаар гэх юм уу. Өмнө нь бол ингээл нөгөө нэг алдагдлаас бол нэг айхгүй алдаж огт амар том дүнгээр алдаж үзээг болохоор арилжаанууд ч гэсэн ингээл зөрөгтэй те. Одоо нөгөө тэнгийн дотор ууж өгдөг шиг сайхан том лотоор дараал явчихдаг ус. Тэгэл нэг том алдаал тэрэн дээр мэдээ сэтгэл зүйн бас эвгүй болно шүү дээ. Тэгээ дараагийн арилжаанууд угаасаа тэгэл том тарж мархаас айдаг болцсон юм уу те. Тэнгүүт тэр ч өөрөө бас ингээд тухайд одоо тэгэл хичээл болол үлдчихэж байгаа юм одоо тиймэрхүү. Арилжаач хүний амьдрал гаднаас харагдаг шиг яг тийм хэрэгчлөөтэй байдаг. Юу юм байгаа. Гаднаас харагдгүй тэгэл хин гэдэг ислам арга багт. Тухайн арилжаачнаас. Тухайн хүн яг арилжаа хийгээ цаана өөр юу чинь ар гэр нь ямар вэ те. Гэр бүл нь ямар вэ өөрөө тэгээд цаад асуудлууд нь юу гэдгээс хамаарал тэр тухайн хүмүүнээс л баг. Миний хувьд бол яхав эрхчлөлтөй бол өөрөө байж чаддгаа л гэж боддог. Тийм ч учраас аяллаа болоо хийдэг. Тийм ч учраас бас нэг аялаад ингээм гэсэн байгаад тэгтээ тэгэл мэдээж бас ингээл ар гэрийн асуудал байна л да тий. Тэгээ бусад огт тэгэл асуудалгүй ингэж мэдээж та хааж байхгүй шүү дээ. Ямар ч асуудал бол амьдрал угаасаа тэгэл уйтгартай хөл үү тий. Тэгээд ер нь зүгээр одоо л эрхчлөөтэй гэхээсээ гадна зүгээр л арилжаанд зарцуулдаг цаг маань зүгээр арай бага болцсон юм да тий. Бусад цагууд нь ингээд өөр юм зарцуулдаг. Тийм болцсон. Гэтэ яг энэ бол бид тэмүүлэн мэддэг хүний хувьд бол маш ихт тогтцсон байсан шүү дээ тийм ээ. Тийм ер нь яхаа тэгэл арилжааны тооч гэсэн айгу бага. Одоо саяны нээдэг энтрийг миний өнөөдөр ихний энтрий л байгаа. Тэгээ энэ ч нэгийг бол би уусаа өнөөдөр энтрийг нэхэр үл байлаа. Ер нь зүгээр. Тий. Арилжаа эхлэх гэж байгаа хүнд нэг л дүрм үлдээвэл юу хэлэх вэ? Нэг л дүрмээ тий. За тэгэх юм бол арга барил одоо техник анализ юмаа хоёрдугаар тавьчих. За хамгийн эхлээд чухал одоо юм маань өөрийнхөө одоо тэр түрүүн сэтгэл зүйтэйгээ ажиллах болон одоо мөнгөний менежмент болон эрсдлийн менежмент гэдэг зүйлийг маш сайн ойлгоод хэрэгжүүлээ сурчих тий. Яг тэрийг л хамгийн түрүүнд ингээд оюун бодолтой одоо суулгаж. Тэгвэл арга барил гэдэг зүйлийг бол угаасаа хүн ингээд янз бүрийн үзээд өөрийнхөө туршлага дээрээс ингээд ер нь сурчдаг. Угаасаа ингээд суучдаг тий. Өөрийн мэдлгүй хүн ингээд маш их мэдлэг авсан байдаг байхгүй. Тэгээ ингээд одоо хүн юм заалгыг ялдагж байгаа л юу гэдгийг за нэг патер ярингууд мэднэ шүү дээ. Liquidity ярингууд мэднэ шүү дээ. Ингээд юм ярингууд мэднэ шүү дээ. Тэгэхээр хүмүүс ингээд юм аягүй их мэдлэг авсан. Тэгэхээр тэр болохгүй байгааг буюу одоо анх тэр риск менежмент тэр өөрийнхөө сахилга бат гэдэг юм дээр л маш сайн сурч. Тэгэл тэрийг яг харилжаа болгондоо яг хэрэгжүүлээл арил. Тэгэх юм бол ер нь маш том хугацааг ер нь нэмэх боломжтой шүү л тэгжлээлээ да ер. 3 жилийг 1 жил магадгүй 2 жил ч юм уу те богиносгох боломжтой ер. Яг энэ арилжааныхаа энэ карьерийг нэг гүгээр дүнхэд мэдээж хэцүү байна. Ерөнхийдөө одоо багцлаад өөрийнхөө бодлоор өөрийнхөө карьерийг дүнжилж. За би бол карьерээ их үедэл явж байгаа юм шиг бодож байна. Одоо ч тий. 10-аад жил сурсан ч. Одоо л ер нь жигдэр тал руугаа орно жинда гэдэг шиг л ер нь одоо байгаадаа их сайхан. Тий. Тэгээ цаашаа тэгэл мэдээж угаасаа лөө гэрэлтэй ирээдүй хүлээж л авах гэж бодож байна. Би өөрөө тэнийтгэхгүй бол гэдэг.
Яг нөгөө хажууд нүргэл удаан байсан хүний хувьд бол тэмүүлэн мэднэ л дээ. Хамт нэг гişрээ зэрэгцээд сууж байсан. Тэгээд маш тэмрээл харилцаа чинь гэдэг. Тийм учраас одоо найзаагаа анхныхаа булгад урьж оролцуулсан. Тэгээд битээш бас нэг эдийн сонирхолтой аяллаа. За аяллаа блог эхлүүлээд одоо маш олон хүний анхаарал төвцөлт авч байгаа шиг байна. тий олон жааш юм бэ тэг сонирхлоо. Маш таалагдж байгаа. Тэрэн дээр ахив зүгээр би нэг юм харуулахыг зориод хийсэн. Тэгээд тэрнийхээ гол санааг нь хүмүүстээ сайн ойлгуулж чадахгүй байгаа шиг л байна л да. Ерөн зүгээр ингэсэн. За нэг аялал гарахтаа нэг 200, 100, 500 ч юм уу тийм баланстай. За тэрэн дээрээ тэгээд баг одоо жижиг лотоор ч юм уу арилжаа хийгээд тэгээ нэг юм өдрийн одоо хоолны мөнгө, амралтын мөнгө, буудлын мөнгө гэдэг ч юм уу аяллаа зарцуулах тийм мөнгөө л олох зорилготой байгаа байхгүй. Тэрнээс биш би аялж байхдаа амар их мөнгө олохыг зориод байгаа юм биш. Тэгж зориод байгаа ойлгох гэдэг гол санаа нь юу юм гэхээр хүмүүс яг өдөр тутамдаа л тэгж аялж явах хэрэгтэй. Ерөн зүгээр одоо жижиг данстай анхлан суралцж байгаа хүмүүс. Тэр нөгөө нэг $10,000, $5,000, $20,000 олъё гэдэг бодлоо зүгээр аваа хай. Тэр чинь алдаа болно. Зүгээр ингээд өдөр тутамдаа доктортой ингээд багсаг орлого зулгаагаад ингээд амьдраад ич бас боломжтой зүйл шүү энэ зах зээл чинь гэдгийг л ойлгох гэдэг. Яг нэг ялж байгаа дансаа шатах биш те. Тэнгууд хүмүүс намайг коммент их бичиж юм. Ямар үлмэн зэлмэн явдгийг те. Тийм бэрэн явах хэрэг байна уу те. Аялах ч биш, арилжаа хийх ч биш ингэж хоёрын хооронд явах хэрэг байна уу мэн үү гэл. Тэрнээс биш бол зүгээр яг аялах үедээ бол баялал асуудалгүй явчихна те. Тэгээ тэр чинь нэг өмнө нь $500 баланс дээрээс Хонконг явсан. Тэрийг бас нэг альж яадаг найзтай Хонконг аваад битээ $500 дээрээс онгоцны тиктэй аваад буудлынхаа мөнгийг аваад төлөөд тэгээ Монголоос явахдаа буудлаа захиалж явж байгаа онгоцны тиктэй авчаа тэгээ очоод хэрэглэх мөнгөө бас тэмцэнээс олж байгаа байхгүй. Оцсон ана хэрэглээнийхээ зардлыг хэрэглээнийхээ зардлыг бас олж байгаа. Тэндээ арилж яаж. Тийм хэмжээний арилж яаж. Тэрийг бол тэгэл амар тийм том контент толгой цаг үний ганц 2 рил мэл болол орж исэн баг. Тэгээ миний өөрөө суугаас бол цэцэгтэйгээ манай найзын юм дээр татагдчихсэн. Тэгээд ер нь за гадагшаа яваад ингэж яхаар ямар ч гэсэн ихний ээлжинд Монголоо ер нь нэг тойрч идэ гэсэн бодол орж ирээд тэгээ энэ зунаас ер нь явъя та гэдэг. Тэгээ нэг зориулж машин цашаа аваад тэгээд аялжаа. Тэрнээс биш бол нэг зүгээр л юм бодит юм жижиг дансаар ингээл зүгээр доктортой өдөрт нэг хэдийн 100-200 мянган төгрөг олоод ч юм уу ингээд сахилга баттайгаар яваад иж бас болдсон шүү л гэдгийг хүмүүст өгн харуулахыг зориод байгаа хэрэг. Тийм л байна. Тэрнээс биш бол энэ ярилж байгаа данс угаасаа тусдаа. Энэ нөгөө өөрчлөж бэлтгэхгүйгээр юм баг дансаар тэгээд одоо ирээдүйг ингэнэ гэж төлөвлөж явна гэдэг чинь өөрөө маш зориглолтой. Тийм, ер нь тийм. Маш хүндэс. Тийм айгүй маш олон хүмүүсд хүсдэг боловч. Тэгээд надад зүгээр тэгж санагдсан бас нэг монголоор ингээл аялахад нэг бас их мөнгө шаарддаг юм байна те. Майхан цайхнаад байрал эсвэл машинтаа унтаал явах уу те. Яг амралт ингээл гой газруудад ресортуудад буулаас мэдээж үнэтэй болох л та. Яг ингээ байгалийн майхан сава байрал хоолой ивэл идэхэд бол нэг их мөнгө болохгүй л байгаад байгаа. Тэгээ өмнө нь бас нэг найзтайгаа алж яадаг найзтайгаа сүрм тань шүү дээ. Сүрм битээр явал өөрөнгө очивол 2 хоногт 177 мянган төгрөгөөр хүнс авч байгаа байхгүй. Дэлгүүр ороод хүнсээ авсан чинь 177. Тэгээ нөгөөтөө 2 хоног идэд үлдчихэж байгаа. Тэгээ бид төр чинь 2 онцоод ирээ гэж л явсан юм чинь. Тэгэл буцаал хот руу ирчихэж байгаа байхгүй. Дахиад дунд нэг төгрөг. Гэр бүлгөө найз нөхдөөрөө ирчүүдээр явуулж байгаа илүү survival тал руугаа. Тэгээд одоо заавал ингэж тансалж resort юм эсгүүгээр явахаар мэдээж тийм боломжууд. Хөвсгөл рүү бол ихнэр гарт хүүхдүүдтэйгээ явж байгаа. Тэгэхэд чинь бас жоохон ингээл энэ тэгээ төсөөн дээр.
Тэгээ яхав нэг энэ намралтаас авч хонж манал тийж мэгэл явсан. Гэхдээ мэдээж тэгэл одоо юу гэдэг ямарч зүгээр бүр арга хурдлаа гэж боддог. Тэ? Ямарч мөнгөгүй хүн мэдээж тэгэл яваад байхгүй л. Ерөн зүгээр ямарч боломжгүй байна. Зүгээр л тэр чи аяллыг ингэж илүү сонирхолтой зардалгүйгээр аяллыг л одоо хүсэж байгаа гэсэн үг. Одоо аялж явах хугацаанд өөрийнхөө нэг сурсан мэдсэн зүйлээ ашиглаад илүү болно биш зүгээрээд тэ чадвал зардлаа олчвол гэсэн зорилготой байхгүй. Юм нэг тийм. Өөртөө илүү тэр сорилт тавих илүү юутай. Тэгээд хүмүүс тэгэл янз янз зарлаас үзчихлээ л дээ. Нэг амар их юм үзэл тэгээдсэн байхгүй тэгэл. Маш ол үзэлтгэлээ. За ямар ч байсан одоо яг энэ нэг би бас өмнө хүсэжсэн. Тэгээд хийж чадаагүй байгаа. Тэгээд ямарсан төрүүлээд хийсэн зориг гаргаад энийг хэрэгжүүлээд аль хэдийн одоо тэг ингээд хүмүүсийн шүүмжтэй магтаалтай яриад сууж байгаа. Таашаа сайшаалтай. За ингээд яач л та. Шууд урьчих л та. Дараа нь цуг хөтөө авчи. Ваа. Одоо зам дуусгаас өмнө. За тэгэл та. Ямар сайхан, ямар гоё. Тэгээд тансаар хэдэн $300 ч юм уу $200 цэнэглээл. За тэгэл яг арилжээ гэл. Би загас барьж өгье. Тэгээд тийм тоол хийж өгье. Тэгээд бол тэгэл хоёулаа цэнэглээл. Хүнсээ аваад бензинээ гээл тэ. Тэгээд болохгүй. Тэ. Босод юмнууд нь ингээл угаасаа тэгэл дүг болгоод байдаг байлгүй дээ. Тэгээ. Нэг тоогоо шанаа сандал зэрэг гэн тэ. Татгалцахын аргагүй орлоо. Хоёр юмдаа өрч оруулсан юм чи тэгээд цог уурал тэгээд бас арилжээ хийдэг юм чинь тэ. Тэгээд нэг сайхан яг олон болохгүй. Тэгээд 2 хоног байх. Болно шүү дээ. Болно. Тэгээд ажил өдөр маркет онгорхоо байх үед тэ. Бүр тэгш боломжтой. Одоо ч тэгээд интернет зүйл заасаагүй. Тий. Хангалттай сахаавал чи. За үндсэн юм даарах. Арилжаа шинжилгээ. За одоо бол хасах 33 буюу стоплоснаас дээшээр явж байна. Тэгээ энэ дээр бол яг 4 цагаа бүр ингээд дэйли энтер харах юм бол анш мэдээж ингэ өсөд байгаа. Гэхдээ энэ дээр дэйлиг нэг өдрийн дэйли доошогоо хэвдээ таагдсан те. Тэгэхээр энэ дээр өрн жоохон зоонлтын хөдөлгөөн орж ирэх болов уу гэсэн бодолтой 4 цаг дээр ч гэсэн structure хийгдсэн. Одоо тэгж харсан болохоор ер нь short ажиллаж орцсон байна. Тэгээд харснаас хойш дэшег бол ер нь өсөлттэй яваад одоо нэг хасах $31 хасахтай явж байна. Тэгээд энэ яг тэл одоо ийшээ явахгүй бол үгүйстэл өсгөл юм байлгүй те. Тэгэл ингээл явж зоригч. Нийт одоо энэ бол ирээ зогсон ч бай. Ер нь зөв төлөвлөгөөд арилжаа. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань үзэгчд маань бас зүгээр болох хичээгээрээ. Яагаад тэгэхээр нэг удаагийн арилжаагаар хийж хүний дүүнж болохгүй. Нэг удаагийн арилжаагаар хийж хүний дүүнж болохгүй. Тэгээд магадгүй буцаж ирээд тип явах хаа. Гайгүй явчихгүй. Тэгэл энэ дараа нь үр дүн харагдчих бол. Тийм дараа юу яагаад авалчих болно. Би гайгүй явчих болоо л гэж. Тэгэл чи ингээл нэг импульс correction гэл зэл одоо бүтцийнхаа дагуул хөдөлдөг. Тэгээ энэ одоо яг энэ pullback-ийнхаа өмнөх pullback хийсэн буюу энэ correction зоонд орж ирсэн дараа учраас гэл сэлд арчлаа. Харчлаа да. Харж л бай да ч яг ингээд хайчи. Багж одоо шууд яг одоо ингэ тулгаад оролцсон. Тийм тохиолдол яалаа те. Яг нэг доктортой бүрэн стапн бүрдэхийг хүлээлгүйгээр шууд цаг хугацааны бас юугаар чам тавч байдлаар зүгээр. Гэтэ би бас итгэлтэй байна. Бисээ тэгэл суучаас Нью-Йоркийн волюметр бас гайг орж ирэх юм болов гэсэн чинь. Нэг сүртэй энэ төр орж ирэхгүй л ах шүү те. Сайн ойрхон инфляцийн юуны мэдээлүүд их олон гарцсан. CPI, PPI зэрэг харж марцсан. Сэтлэгөө багах шүү. За окей, ямар ч гэсэн өрсөн хөрлөө бол маш их талархаж хүлээж авч байна. Баярлалаа.
хүлцэн ирсэн явдал бас баярлалаа. Баярлалаа. Тэгээд сайхан яриад анхны ялаа. За тэгээд манай өнөөдрийн хамтран ажиллаж байгаалагын бэлэг бот капитал брокер орж байгаа. Анаас хамтран ажиллаж байвал. Мөн өнөөдрийн арилжаа мот капитал брокерийн бансан дээр урамшууллын кредит оноо equity зурж орж ирж ясмаа Депозит бонус 100% депозит бонус. тий. Тэгээд хэрвээ юу яасан бол бид ашиг юм татсан бол мот капитал брокер бол хамгийн хурдан шуурхай депозит хийж юу гаргадаг татаалт хийдэг. Тэрдээ 2-3 секунд болдог юм лээ. Тий, ер нь бол 1 минут дотор л оруулчихлаа шүү дээ. За окей, хүрэлцэн баярлалаа. Амжилт хүсье. За.